За өглөөний мэнд үзье. За энэ зүйл таатай байна. За тэгээд амьсгалыг мөшгөх зүйл гэж. Тэгээд энэ үгийг уншихад бол их сайжраагүй. Гэхдээ үүнийг мөшгөхөд бол амаргүй болно. Яг л энийг бид тэр гадуур хайх байсан бол энэ бол амаргүй. Харин дотроо мөшгөхөл энэ амаргүй. Өнөөдөр бид хамтдаа хааны 2-р хааны 4-р өдрийн 8-17-р эшлэл хамтдаа эзний үгээр олох гэж. За дэлхийн хүмүүс бол тэгдэг шүү дээ. Югтай хүмүүс наашаагаас боомоо гэх. Библи байсан хүмүүс бол юмгүй өнрөө арчиж боолцоо. За тэгээд бид нэг ийм зүйлийг хамтдаа өнөөдөр бол ярьсан. Тэр бол юу гэхээр өгөх авахын тал дээр ариуслыг бүшгэх нь бидний итгэлийн амьдралыг маш том үзүүлэлт байдаг гэж. Тэгэхээр энэ зүйлийг бид ойлгож авахгүй бид хинтэж ярихгүй, фэйсбүүкчгүй, твиттерчгүй, утасчгүй, интернетчгүй одоо яг дурдж үзчихгүй байлаач гэсэн ариун бус байдал бидний дээр байсаар байна. Гэрэлгүй байсан ч гэсэн аргатай ганцаараа байсан ч гэсэн байсаар байна. Тэгэхээр бид өөрсдөө тусгаалснаар ариун үндэстэн болдог гэж. Харин үндэстнүүдийн дунд орсноор, үндэстнүүдийн дунд Бурхан өөрсдөө хамт байдаг гэдэг ишлэл болсноор ариун үндэстэн болдог гэж. Тэгвэл тэдний дүрмээр амьдарч бид ариун үндэстэн болохгүй байна. Харин бидэнд тогтоож гисэн хууль, бидэнд үзүүлсэн инрэл тэр бүхний дагуу байж бид ариун үндэстэн тооцох болно. Тэгэхээр өнөөдөр бүгд хамтдаа одоо Библийн эсрэг нэгэн өдөр Элиша Шуним руу явлаа. Тэнд нэгэн чинэлэг эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол авалтан гэж хэлв. Ингээд тэр газраар өнгөрөн яв болгондоо тэдэд хоолдог болжээ. Тэр эмэгтэй үзэгтэн манайхаар өргөж дайран өнгөрдөг энэхүү тэрхүү Бурхны хүн бол ариун гэдгийг би мэдсэн. Иймд ханаа хөрөлдсөн жижиг дээд өрөө хийцгээе. Тэгээд түүнд зориулсан ор, ширээ, сандал дэнжүний суурь тавь. Тэр эмэгтэй орж гарч байна гэж нөхөртөө хэлвэ гэсэн. Хэрвээ бид энэ үүнийг харах бол ишүүлэгчний амьдралыг хийж байж байгаа. Тэд бол явдаг байсан. Тэгээд яваад эзнээс өгсөн үгийг сонсох ёстой хүмүүст нь гэлж өгдөг гэсэн. Тэд бол өөрсдөө шуудан аваад, өөрсдөө марк нь болоод, өөрсдөө докторн болоод, өөрсдөө задлагдаг хүн нь болоод, дараа дуудаж өгдөг хүн нь болоод бас тэр одоо захидал байгаа зүйлийг яаж давхан бүртгэж зааж өгөх хүмүүс байсан. Тэгэхээр бид манай хаяг дээр дэлгэрэнгүй тэндээс сонсоорой гэдэг хүмүүс бол байгаа гэж. Бурханаас үг ирсэн байгаа Назар хотын 5 өдөр ирээрэй гэдэг хүмүүс байгаа гэж. Бурханаас үг ирсэн бол Назар хот руу өөрөө хааж байдгийг тэндээс явдаг байсан гэж. Тэгэхээр ишүүлэгчний юм аяг бол хөдөлгөөнтэй амьдралсан гэж. Тэгэхээр Бурхны үгээс суралцж байгаа, Бурхны үгийн дагуу амьдрах хүсэж байгаа та бүхний амьдрал хэр зэрэг хөдөлгөөнтэй байна вэ гэж. Таны маршрут нь ямар байна вэ гэж. Бид өнөөдөр өөрсдөөсөө энийг асуух хэрэгтэй. Хизээ хамгийн сүүлд хүмүүстэй уулзах гарсан бэ гэж. Даа таньдаг хүмүүстэй уулзах. Хизээ сайн мэдээ дараагаар гарсан бэ. Эсвэл хизээ үнээр таны хүмүүс зорж ирж ирээд чад өөр маягийн одоо олон анги кино шиг биш тийм өөр маягийн уулзалтад таны амьд болсон байдаг. Та хэр зэрэг Бурхны хүнийхөө хөдөлгөөнтэйгээр амьдарч байна гэдгийг бид өнөөдөр асуух болсон гэсэн. Тэгэхээр шөнийн дээр Элишаг олж буй тэнд чинэлэг эмэгтэй байсан бөгөөд хоол зоглохтун гэж ятгсан. Ятгсан гэдэг чинь үсэн гээд та үсэндээ тэгчих гэсэн гээгүй өсөн үг тийм үү? Тийм үү? Та манайхаар ороод хоол зоглосон зүгээр байцаа таныг энэ сэтгэлийн чинь төлөө өрөөх болтой. Гэхдээ та үнээр манайхаар бид нар бас ингээд таныг дайрсараа бид нар бас өрөвдмөр байна. Тухайн үеийн хүмүүс бас тийм байсан гэж. Хүмүүсийг хүлээж авах дайрсараа өрөв. Хэрвээ өнөөдөр хүмүүс өөрсдийнхөө талаар надад бусдад өгөх юм байхгүй гэж бодсон бол Бурхан өөрөөр нь дамжуулан өгөхийг хүсэн тэр бүхэл өрөөлийн цугуудад талгалгүй бас итгэлгүй хандж байна гэсэн үг болж байгаа. Бурхан тариалагдж байгаа бүх хүн үндэстнүүдэд өгөх юм бас бусдад өгөх юм байдаг юм.
Би чимээгүй залтуустай. Тэгээд харин тэр эмэгтэй Элишаг хооллоод гаргасан байна. Элишаг ч гэсэн дайлаад байхдаа ер нь бол мэдээж ишүүлэгч юм уу эсвэл пастор юм уу эсвэл үйлчлэлийн ажилтнаа хүмүүс өөрт нь хадж байгаа өөрийг нь хүлээж аваад байгаа хүмүүсийн хандлагыг бол бас хаддаг ба. Тэгээд шөнийн нэмэгтэй үнэхээр бурхны хүнийг хайрлах төрс сэтгэл түүнийг эвээх бас гэдэг янз бүрийн ард талдаа янз бүрийн бодохгүй төрс сэтгэлээр түүнд үйлчлж байгаа харалтаа Элиша тэр гадаар явж өнгөрөх болтоо тэднийхээ гарахтаа амгалан дайран өнгөрдөг байсан. Гэхдээ нэг албатай юм шиг ордог байсан гэж боддог. Сургаалт төгснөм хаад намнаас хаана очсныг хаана илүүсээр мэдэх учраас тэрийг ханд даатгаад сургаалт төгснөм намдад чи хөршигээ гэж байнгут очлоо даа гэдэг үг өгдөг шүү дээ. Тэр шиг Элиша за би одоо дахиад авч байгаа шүү. За би өнөөдөр танахад хоолцоод явд юм гэсэн юм албатай юм шиг ажиллаж байсан гэж бодохгүй. Тэгэхээр Элишаг яваад байгаа болоод эмэгтэй өөрөө мэдээ бишүүлэгч энэгээр дайрах ингээл дайлж сайлдаг гэсэн. Хэсэг хугацааны дараа эмэгтэй амнаас нөхөртэй дараал нэг болсон. Манай энэгээр дайран өнгөрдөг энэ бурхны хүн ариун хүн гэдгийг мэдээ. Энэ бурхны хүн ариун хүн гэсэн хоёр үг хэрэглэж байна. Манайхаар дайран өнгөрдөг бурхны хүн бурхны ариун хүн байдаг шүү дээ. Тэр гэж ярихгүй юм. Тэгэхээр бурхны хүмүүс олон байдаг баг. Орж гараад те явж лээдэг, шилжүүлж лээдэг, ингэж лээдэг. Харин бурхны ариун хүн гэж тооцогдох хүмүүс хүлээж зөвшөөрдөг. Бурханд бол хүмүүс хүлээж зөвшөөрдөг хэд байдаг юм бол. Өнөөдөр зарим чуулганд урьдчилж байгаа хүмүүсийн чих хандлага бол те би пасторч шүү, ахлагч шүү. Би суртсан шүү гэдэг ч юм. Тэ чи хэзээ цуглаад ирдэ сайн сандаа гэдэг ч юм. Тэгтэл үүндээ бас яг тийм биш юм. Хэн илүү ариун мөшгөж бурханд илүү ойлгох юм. Тэр хүн бурхны дэмжлэгтэйгээр чуулганд бол бурхны албанд илүү хүлээн зөвшөөрөж байгаа. Бурхны хувьд бидний хандаг цаг хугацаа бурхан бол мөнхийн бурхан ба. Бурхны хувьд хүн хэр зэрэг бурхныг бүрэн дүүрэн бүх амьдралдаа хүлээж авсан. Бас өнөөдөр бурхны өөрийнхөө амьдрал хийх хүссэн зүйлүүд тэр зэрэг нээлттэй байснараа цаг хугацаанд тоолдог. Энэ бол миний бодол бас энэ миний үйлчлэлийнхээ одоо он жилийн хассан зүйл. Цаг хугацаа биш. Бурхантай хол хайрна л миний бурхны жирийн нэг Есүс гэсэн үнэн эсвэл бурхны бүр ариун гэдэг онцгой сонгогдсон тийм нэг юм бол ямар ч Библи уншдаг хүн би бол сонгогдсон одоо дахиж хаан угсаа гэдэг ишээ даргаж ирээд өөрийгөө тэдний нэг гэж хэлэхэд бол хинч үгүй гэж хэлэхгүй. Тэгвэл хинч юу ч яриаг байгаа ч гэсэн хүмүүс энэ бол бурхны хүн. Тэр яг цагаа олж миний амьдралд ирдэг. Тэр яг цагаа олж надад таардаг. Тэр яг надад хэрэгтэй юмыг мэдчихэдэг. Тэр яг хэрэгтэй үгийг хэлдэг. Тэр яг надад хэрэгцээтэй зүйлийг асуугаагүй байхад өгдөг. Бурхан тэрүүгээр дамжуулан хүмүүсийн амьдралд юм хийдгээ. Энэ бүлийн зөвшөөрлийг бол итгэж болно хавтгүй. Тэгэхээр ариусгалыг мушгисаар таны амьдрал хэд бүхэл бий болно. Шөнийн эмэгтэй зүгээр нэгэн үлдсэн ядарсан еврейчүүд 11-р бүлэгтээ гаргаж шивдээ бурхны хүмүүстэй одоо юу гэх хэрэг хэсэг тэнүүж газар нутаггүй байлгах зангаж ингэж тэгж хажигдаж гадуур хогдож гэдэг шиг тэр юмнуудаа ингээд авсаад явж байгаа хараад өрөндөө ингэсэн биш. Харин тэр энэ тэмдгүү ивэл болж байгаа хүмүүс жоохон ч гэсэн зүйл хийж өгсөн. Тэр бурхны ард түмний нэг хэсэг болсон тэр эмэгтэйгийн дээр одоо үйлчлэлийн зөрчил байна. Тэгэхээр өнөөдөр хүн болгон хүрэн отын Симон гэж ярьдаг шүү дээ. Иесусийн даатмаг үйлдсэн Симон шиг ч юм уу, Март Майр шиг ч юм уу, Даатар шиг ч юм уу, эсвэл энэ шөнийн эмэгтэй шиг ч юм уу те. Иймэрхүү юм эвэлүүдийг бол хүртдэг гэж. Бурхан точлогдохоо хүмүүс өөрийнхөө хүмүүсийг илгээж өгдөг. Өгч чаддаг хүмүүст Бурхан одоо дотсон хүмүүсийг илгээж өгдөг. Тэр таны эрдэнэ дээр өгөх авахын талаар юу ч болохгүй байгаа. Та зөвхөн өөрлөгөө өнгөргээд харахад болно. Энэ бол авьяас талаантай тухайн асуудал биш. Энэ бол Бурханд үйлчлэх зүйл сэтгэлийн тухайн асуудал. За тэгээд ингэхдээ тэр бол ариун хүн мэдлээ. Тэгээд түүнд ханаа ингээ хүрээлэгдсэн юм жижиг өрөө дээр хий.
ор ширээ дэглүү. Тэгээд одоо санал тавь гэж. Өнөөдөр Бурхан дуудагдаа пастрын юм уу? Чуулганы үйлчлэгийг сонгогдсон та бүхэн маань загалмаа өргөн гэдгийг мэдж байгаа зү. Та бүхэн орон итгэлийн сургалт сураагүй шүү дээ. Та бүхэн маань юу туулах нь ойлгомжтой сургалт сурч байгаа шүү дээ. Та бүхэн магадгүй анх миний Христэд итгэснээс хойш энэ 20 хэдэн жилийн амьдрал том зүйлүүд болж л байсан Христэд итгэсэн эсрэг. Гэхдээ юу ч болоогүй ч гэж магадгүй шүү дээ. Та нарын сонсчсоос их зүйлүүд та нарыг хүлээж ч магадгүй шүү. Та нарын даваад гарсан гэсэн зүйлүүдээс илүү зүйлүүд та нарыг хүлээж магадгүй шүү. Та нар яг тэр үед сурсан хүнийхээ зөвхөн өөрөө биш бусад хүмүүсийг даатгахад нь төлөвлөж болно шүү. Та нар тэдний төлөө Элишаш хаасаагүй явах хэрэгтэй болно шүү. Та нар зарим нэг хүмүүсийг нь явж явахад нь замдан таарлаад зөвхөн дайгаад өгөх нэг удаа Бурхны үгийг дамжуулах оромжуулахын төлөө энэ сургууль сурсан гэж байна. Аав хүүхэд талтай өөрийнхөө төрөлхтөлөө эзний өмнө гэж хараад байна. Элиша бол ядуу хүн байгаад. Харин үүчтэд өөрийгөө зориулж хэлснээс хойш Элиша хүн хараад хоололмоо, ширээ сандал, орон өмөр хүн болж өрсөн биш. Анх Илияда таалахгүй Элишач тэр бүр ингээд нөгөө аахад явж байгаа байхгүй. 12 хөлтсөн ажиж түрээж ирсэн үгүй шүү дээ. Чи хоёрыг л хөлтдөг шүү дээ тийм үстэй. Юм яхаад хэлүүлэх юм. Тэр хүн угаасаа тийм. Дараа нь тэр Илияг дасны дараа Илияг тэнгэрт авах өдөр түүн Илиягийн шавнад өндөр байсан. Бүр ишгэлдүүлэгчтэй 50 гүгэн дараа явчихсан гэж ярьж байна тийм. 50 гүгүүдийн дотор бүгдөө л ишгэлдүүлэгч. Бүгдөө л Илияг өнөөдөр Бурхан аав гэдгийг мэдсэн байсан. Харин тэд Илияг Бурхан авах юм байна. Өнөөдрөөс хойш Илия байхгүй болох байх гэдэг зүйл бодоод байна. Тэгээ Илия байхгүй болох бол бид нар хийх байхаа гэж бодоод байна. Харин Илияш хийхэд юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгож байгаа нэг л бий яваад. Нэг л Бурханаас илүү их авч, Бурханд илүү их өгөх, Бурханы ард нь илүү их зориулах хүсэлтэй нэг л хүн Илиятай хандахаа яваад. Өнөөдөр би аав нам бич. Тэр надаас юу гэсэн? Танис хоёр дахин надад авах. Наад чи хэцүү зүйлээ багш нэгч. Гэхдээ чи намайг авах гэж байна. Харин ишүүлүүлэх босод ишүүлүүлэх чинь тийм үү? Нөгөө хөвгүүд нэгсэндээ вэдээс болж гоё нэгээс болж яваад байна. Өнөөдөр багш аав гэж мэдж байгаа те. Бүгд л мэдж байгаа зүйлүүдийг мэдчихсэн. Бүгд л мэдж байгаа зүйлүүдийг мэдэх хангалттай байж байна. Таныг илгээсэн ч болно. Таныг хүлээж байгаа орон нут. Таны гэр бүл. Харин Бурхан яг танд өгөх гэсэн зүйлүүдийг өнөөдөр энэ сурж байгаа зүйлүүд хэрэгтэй болоод харин Бурхан таныг ашиглах үед та Бурханы өмнө өгөх авахын талтай хэрэг болох гэдэг чинь гэж байна. Хүмүүс өгөх авах гэхээр мөнгө бодож болно. Мөнгө бодох тустай. Маш их олон өгж авах зүйлүүд бий. Миний дараагийн хамгийн дордод нь аюул зүснэг шахтыг хийж чадахгүй. За нэг өдөр Илиша хурж ирээд амарсан. Амрах үед нь яасан бэ гэхээр Илиша ингээд амарч байхдаа нэг урд нь Илиша ингээд явж байгаа нэг дайлсан дараа нь орж гардаг болсон. Тэгэд ихсэн нэг өдөр амарч ил Бурханаас үг ирээгүй л бол үг ирээгүй л байдаг байхгүй. Их олон хүмүүс үгч байхгүй, үгүй дуудлагч байхгүй, юу ч байхгүй гэж байгаа гэж өөрийгөө хуурдаг болчихсон. Хүч өөрөөс нь гарах хэрэгтэй болдог. Өөрийгөө хуурдаг болчихсон. Үг сургаад явчихвал эндээс цогцолж болдог. Будаа идэх болдог тэгээд дамжуулах болдог. Дамжуулсныхаа дараа өөрөө тэрэндээ өөрийгөө шүүх болдог. Сэтгэл санаа хэцүү болдог. Яг ийм байж байсан. Харин Илиша Бурханаас нэгэнд үг байхгүй байсан учраас тэнд Бурхан өөртөө бэлтгэх газар орно гэдэг мэдээсээ учраас амар амгалан дайрж байгаа. Нэг өдөр тэнд авч байгаа.
зарцтай. Элиша зарцтайгаа явжсэн байж. Хоёр хүнийг дайжсэн биш гэхдээ тийм. Би ашиг дайсан гэсэн чи бас юу вэ гэсэн үг. Өдөө орноо өөрчлөж явж байгаа. Бүр ингээд бутлнуудыг энэ үүдний хамаард гарч байгаа олоолаа бодох гэж байдаг. Харин бодно үүдний өрөөд үүрчин гэсэн үг шүү дээ. Баг тоохон ингээд нүүр шаарддаг гэж байна. Аах хийж хонх бүр ноордод зочинтой зорьсол хийдэг бол маш чухал гэсэн. Энэ шагналтай зорьсол. Харин үг хатгай талтай эзний үг өөрөө яаж хандж байгааг бодох. Өөрийнхөө төрөвчөнд яаж хандж байгаа. Байгаад байна. Илүү болсон зүйлд яаж хандж байгааг бодох. Шунал гэж юу юм гэсэн зүйлээр сарын чуулган дээр хоолцоод судлал хийж байгаа. Хамж байна гэдэг бол шунал юм байна гэдэг нь бол тодорхой болсон. Бас өглөгч бус байна гэдэг нь шунал гэдэг нь тодорхой болсон гэж. Шунал гэдэг нь дандаа бусдын өмнө нүд унаж явах гэж хэлдэг юм байна. Шунал гэдэг нь өөрөө дотор хүсч явдаг зүйлийг хэлдэг юм байна. Бас өгөхийг хүсэхгүй илүү байгаад авч өгөх боломжтой орчин хэрэгтэй хүн байгаад авч тийм өгөхийг хүсдгөөс илтгэж гэсэн шунал ордог юм байна. Ариун байх гэдэг. Бурхан гэм нүглээ уучлуулсан тэр хүмүүс ариун хүмүүс. Бурханыг эзэн болгоно гэсэн хүмүүс ариун хүмүүс гэж. Үг сургаалынхаа даваа гэдэг хүмүүс ариун хүмүүс. За ингээд Галатын очоод нөгөө эмэгтэй дуудсан чинь эмэгтэй үлдэж гэрт нь үржиж дуудуулаад та гэрээсээ тасцаа болсон дуудуулаад энийг ирүүлээд тэр эмэгтэй ингэрстэй тийм тэр эмэгтэй маш тийм ёсцонтой мундаг эмэгтэй байсан юм шиг байна. Юм өгж байгаа нэг ингээд өгж ийн гэсэн байдлаар ханддаггүй эмэгтэй байсан бол энэ зэрэг харж байгаа. Тэгээд эмэгтэй өрөөдрөө дэмжиж байгаа. За чи энэ бүх үдирдэн гэдэг үгийг ямар тохиолдолд хэрэглэдэг байсан гэхээр аль хэдийнэ хийгддэг ойлгомжтой болсон, тодорхой болсон, ил болсон зүйлээр бол хэрэглэдэг гэсэн. Энэ гэрчлэлүүд хийгдэх үе их хэрэглэдэг. Үдирдэн тэгсэн байлаа. Үдирдэн тэнгэрэлд тосчлаа. Үдирдэн гэрэл ядаж байлаа гэдэг ч юм уу те. Яг болж байгаа байлаа. Илишэ үдирдэн чи халамжуудаараа нэрийг нэгээр анхаарлаа. Анхаарлаа хандуулах гэсэн үг шүү дээ. Хүн болгонд Илишэг явж байгаа харж байгаа. Тэгэхээр чи анхаарлаа хандуулаад чи халамжлаа. Үдирдэн. Энийг би харлаа, хүмүүс харлаа, эзэн харлаа. Би ч юу гэж вэ? Багш нь түүнээс Илишэ би ч юу гэж вэ? Таны сүнс надад хоёр дахин байна гэж хэлсэн шүү дээ. Зарим асуултыг хариулах хүн гэдэг гэдгийг Илишэ өөрөө маш сайн мэдж байгаа. Гэхдээ энэ эмэгтэй ямар нэгэн зүйл хийж өгөх ёстой. Энэ эмэгтэй талархах ёстой. Хүний хөө талархсан сэтгэлийн хариу. Бурхны хүний хөө энэ хүний төлөө ямар нэгэн зүйл хийж өгөх ёстой цаг болсон. Юу хийж вэ? Би чиний төлөө хаантай ярих вэ? Цэргийн тэнцэдтэй ярих уу гэж. Яагаад өөрийнхөө төлөө цэргийн тэнцэдтэй хаантай яриаггүй юм бэ? Яагаад өөртөө болгон дээр хаанаар одоо юу гэх юм те? Хайртай аваагүй юм бэ хаа? Яагаад энд явж байхдаа Илишэ өөрийнхөө аюулгүй байдлыг сахиж цэргийн хамгаалалт авдаггүй бэ? Израилийн тийм мондөг ишүүлэгч юм. Бид нийгэм бурхан тариалагддаг шүү. Бид зөвхөн ойлгодог. Та нийгэм тариалагдахаар энэ суралцж байгаа дараа нь мөн сурах хэрэгтэй шийдэж судлаа гэдэг. Хэрэв бурхан тариалагдаж чуулганд үйлчлэх гэж байвал бурханы албан хэрхэн яддаг татаа зүйлийг гүнзгий гүнзгий судлаарай. Гол нь өөртөө. Би ч хитээ ярих. Цэргийн тэнцэдтэй ярих. Хаатай ярих. Хин нэг асуугаасаа тийм биднээс хоёр жишээ байна. Нэг удаа ихнэр өдрөөс нэг урилга ирсэн нь манай төрийн нэг том хүний охины хөндөр байсан. Хүү охин хоёр гэдэг. Би тэгээд хоёр тэнд ингээд очиж сууж байхдаа
маш их олон доктораар төгсөлтийг тассан. 76-аас талан тэнцвэрт. Тэр миний орсон хамгийн амар нүсэр. Гэхдээ ингээд би тийм намаа байгааг нэг хүн мэдж байгаа ч юм уу те манай ихнээс өөртөө би тийм их харагдаж тэр шиг ирж. Өнөөдрийн хүртэл пастороо тавьчихсанаас хойш нэг ч орсгүй хормон дээр үг хаалцлах зэрэг болж одоогийн байдлаар 30-аад оршуулгад дээр үг хаалц. Оршуулга болох намайг доо. Тэгээ мэдээж хормлоо явмаар л гэсэн тийм. Тараад ирсэн болоод байдаг юм. Яа тийм. Хоёрдоо даалгавар хүн оролцсон оршуулган дээр очиж үг хаалцсан. Бас 5 хүнтэй оршуулган дээр очиж үг хаалцсан. Шадлыг дөөж авчирсан болцрын жолооч юу насаарсан хүнд зодоолж нүдүүлж өдөр болгоод хүнээс тавлан зөвдөр авдаг гэсэн охин ихний хоёр тэгээд хамаатангийнх нэг зал тэгээ би портоос өргөөр буулгах хүч хэрэггүй нүхэнд нь хийлж чадна. Тийм оршуулган 12 сарын дундаж Бурхны ардын төлөөлөл зөвшөөрөгдсөн ариун хүн байхыг ялгаа их байдаг. Би зөвхөн ойлгодог. Бурхны ариун хүн байгаасаа гэсэн чинь. Таны зүрхнээс тэр ариун байдлыг мэддэг учраас хүмүүс танд итгэж ирээд зовлогоор нэлээдтэйгээр ярьдаг байгаасаа гэсэн чинь. Хүмүүс өөрийнхөө амьдрал таныг өөрийнхөө санаа зовдгоо. Тэгээд таныг хүчээр өрөөгөө залбирахад тэр биелэн гэж итгэдэг. Хүлээн зөвшөөрөгдсөн тийм байсаа гэж. Энд очиод юм хүн цавхтаад байдгүй ч гэсэн итгэгчнэр өөрийн зовлон зөвдгөр юм уу өөрийн амьдралын чухал үеийг хүлээлт хуваалц болохдоо таныг сандаг тийм ариун хүн байсаа гэж. Хаантай ярих уу зэргийн жижигтэй ярих уу? Эмэгтэй юу яриулсан гэж бодож. Би шүний эмэгтэй байхгүй Израильчуудын домцоо харилцдаг гэж жапас бэн байдаг байхгүй. Намайг яг Израиль минь тооцоолоод байгаа гэж. Тэр үедээ би өөрийнхөө ардмыг донд амьдардаг гэсэн ийм сонир хариулт байсан. Хэн мэдгүй байгаа тэрийг. Гэхдээ энэ хэлсэн бол би болдог. Би өөрийнхөө ардмын сэтгэл хангалуун байдаг. Би өөрийнхөө ардмынтай хамт юм бол яг туулж чадна гэж боддог. Би өөрийнхөө ардмыг голдгоо, би өөр ардм хайхгүй, би өөр ёстой шиг хайхгүй, би өөр итгэл үншилтээр хайхгүй. Би өөрийнхөө ардмыг донд амьдардаг. Би өөрийнхөө гэр бүлийн дотор амьдардаг. Надад хаараас эсвэл тэргийн зэнчнээс уугаад байх юм байхгүй. Өгч чадчихаа да. Жаргалтай гэдэг л гэсэн байна. Өгөх авахын тал дээр Бурхны үг бодлоо. Аргаавар Элиша тэр юмтай гаргаад хасагаас юу хийж өгөө гэж асуусан. Тэгсэн Гехазай юу гэж асуусан гэхээр Гехазайгийн яриад надад ч таалагдсан. Эмэгтэй хүүхдгөө нөхөр нь хөгшин. Хүүхэд эзнээс ирдэг юм аа гэж. Гехазай Бурхны хүний зарцсан бол Бурхны хүний намын цүнхийг барьдаг, зэвсгийг барьдаг нэг юм бол хүүхэд Бурхнаас ирдэг бэлтгийг мэддэг юм. Саарагийн түүхийг сонссон юм бол Хаанагийн түүхийг сонссон юм бол хүүхэд Бурхнаас ирдэг гэдгийг мэддэг байна. Яагаад Бурхны хүнд үйлчлэл Бурхны хүнийг дагаад явж байгаа хүн нөхрийн хөгшин учраас энэ хүн эмэгтэй хүүхдгүй байх юм аа хэлээд тусч байгаа бол. Яагаад бусад хүмүүс Илишата үргэлж ханд байхыг хүсэж байгаа. Үргэлж ханд байдаг хүн Илишагийн итгэдэг зүйл адилхан итгэж чаддгүй бол. Гехазай бол өгөх авахын тал дээр жиггээс садлах гэсэн. Багш нь авахгүй хэд гүйцэл очдөг юм байсан гэдэг. Ийм хүн ирээд өргөлөө зүрийг хийж авахгүй явуулчих юм. Багш
Тэгэхээр үнэн амьдрал явахгүй, бизнес ухаангүй, үнэн нийгмээ мэдрэхгүй үүсэж байгаа. Тэгээд насан туршдаа яаж шалтгаалаа харагддаг гэж байна. Өөх хавхын тал дээр эзний бодлоо. Энд л за, тэнгууд Элиша түүнийг дуудаж хэлсэн. За, түүнийг дуудаж хэлсэн гот эмэгтэй дуудаад авчихсан. За, аваад ирэн бодол нэг юм гэсэн. Элишагийн дотор бол эзэн бол энэ эмэгтэйтэй намайг бодлоход төлөвлөсөн байна. За, эзэн бол хангалтч. Эзэн энэ эмэгтэйгээр дамжуулсан. Тэр миний бүхэл сайн мэдээний үйлчлэлийн эзний үгийг дахиад аяллууд дээр яг энэ хэсгээр намайг ирээсэн. Энэ эмэгтэй байсан учраас энэ хайр би энэгээр дайраг гарч ирсэн энэ хайрыг хүмүүс эзний үг тохиолдож байсан. Энэ хүн орон нутгад ирэйлсэн. Энэ хүн ирээдээсээ гэсэн Бурхны зарчим тэр хүсэл. Бурхан хүссэн учраас Бурхан түүнийг ямар нэгэн зүйл хийж өгөх гэдэг дотор нь ятсан болгож. Зарим хүмүүс өөрөө л өгсөн шүү. Өөрөө л үгүй хин гооши. Өөрөө л өгсөн. Бурхны үг авсан бол өөрийнхөө бодлосоор нэгтэлж байгаа. Пастороо дамжих үед энийг найз урд өдөр намайг байцаагтаа надад 4 зүйл гэсэн нэгийг би таавал болсон. Тэр бол юу гэж хэлдэг. Чам пастороо дамжих үед чиний үйлчлэгийг онцлогддог. Чам талхсандаа чамд ингээд өгөхийг хүсэн, чамаа ивэхийг хүсэн маш их олон төрөл сэтгэлүүдтэй чи таах бол. Тэрний хэлсэн зэрэг чи тогтоож байгаа гэж. Өгж байгаа хүн биш харин чи тогтоож байгаа ёстой шүү гэж. Харин хүмүүс энийг тогтоохгүй. Тогтоохгүй учраас баах юм аа. Авсныхаа дараа харин Элишаш би чиний төлөө юу хийж өгч чадах вэ гэж хэлдэг хэмжээнд хитэрчдэг бол. Бид нар чинь сул дараа хүмүүс шүү дээ. Түрүүний хэлсэн чинь үг байхгүй байх шүү дээ. Ада чиний чинь 10 шүлэг байна даа гэдэг шиг өнөөдөр залуу гэр бүл намайг чи видео суулгаж байдаг. Намайг өрөөгөө библийн нэг хэсгээс уншиж өгөөч гэж хэлдэг юм бол тань дуулсан байна гэж. Тэ? Тоолсон намаас өрөөл гэсэн байна гэж. Түүний додоод урдны зогсон бодол үдэн дээр зогсон бодол үүсдэг. Ирэх жилийн энэ цаг чи хүүд ирэх болно гэж хэлсэн. Урдан Бурхан нэг юм гэр бүл ингээ хэлсэн чинь ихэнх нь нэг хэлсэн байхгүй. Ирэх жилийн үдэд хүүдээ болох гэсэн чи яагаад энийг гэдэг вэ? Чи инээсээ Бурханыг тийм яриа үзтээ. Харин Элиша бол Бурханы энэ үдэд хийж өгөх шийдлээ гэдэг үзэж шууд. Харин эмэгтэй бол үгүй Бурханы хүн бол эзэн минь та шивгчнээ бүх хураач хэлсэн. Үгүй эзэн минь гэдэг үгийг хэлдэг хүн бол Бурханы талд биш вэ? Бурханд итгэдэг нэгэн биш вэ гэж. Гэхдээ гэдэг үгийг бид нар залбиралтаа хэрэгэлдэг бол Бурхантай өгөх авахын талаар та асуудалтай байна. Бурхан хийж чадахгүй нэг юм. Бурхан гар моринтой нэг юм. Өгч чадахгүй нэг юм. Эсвэл та Бурханаас юу боохоо мэддэггүй юм уу? Та шаналтай юм уу? Хандлага буруу тавьж байгаагаа мэдж байгаа учраас яах вэ? Гэхдээ болохгүй Бурхан минь гэж залбирдаг юм уу? Эсвэл энэ үнхээр надад ярьдаа энэ үнхээр хийх ёстой цаг нь болно гэж бодож байгаа учраас шууд залбирдаг. Үгүй эзэн минь хэлж байгаа нэг юм бол нэгний хувьд бол тэр эзэн гээд байгаа нэг нь эзэн биш гэж. Библиэс бол Бурханы хожим бидний амьдрал чихэн дээрээ шивэхэд үйл явдал тохиолдоход янз бүрийн олон зүйлийг тайлж маш их олон зүйлийг тааж байгаа. Хизээ хэрэг болох нь мэдгүй асар их зүйлийг тааж байгаа. Харин тэр том хормын дөрөвдөө сууж байгаа үнтэй. Эсвэл тэр тавхан хүндээ тэр хүйтэнд те осолгон дээр өгөх болоод нөгөө чихээр өсөж ичдэг хүмүүсд очсон байгаа шүү. Тэгээд тэр хүйтэнд ингээд тэгээд бэлийгүү малгаагүй тусч явахдаа тэгээд танихгүй хүүхдийн малгайг жигж өмсөд ямар харагдсан бол жигж өмсөд тосоод тэгээд өг болцож явахдаа те би тэр хүнийг өнөөдөр
одоо тэр тийм усын 5 жилийн гавшгаач газар орчин тийм сайн хүн байсан гэж бол хэд ч хэлж чадахгүй болчихдог байхгүй. Яг тэн дээр хин ч өөсөхгүй. Хүний амьдрал янз бүрийн зүйл тохиолдоход хүмүүс болохоос дуурсаа байхад бол тэр нь туслах гэж би бэлтгэж байна. Тэгээд бид хүмүүсийн амьдралаар орж байгаа. Харин хүмүүс таны талаар ямар бодолтой дайц тайлаа дүр сэтгэлтэй өрөөхөө авмаа тийм байна. Паул Филимон бичсэн захидлын үгнээс иш татаад өнөөдрийн үгийг өндөрлөх гэж. Паул би чамд тайлбарлах болсон зүйл байна. Тэр ишлээс хоёрхан ишлийн дараа би чамд юу хийх ёстой чинь толгож болохоо эргэтэй бодож чи чамаас гарах зүйл сайн дурыг байгаасаа гэсэндээ чамд үнийг бичлээ. Би чамд зүрхээ явууллаа шүү. Чи тэр зүрхийг хүлээж авах оронтой өрөө уучлалын тэр зүрх сэтгэлээ оронтой чамд байгаа бол би бол байна. Тэгээд чамд ашиггүй байсныг чамд ашигтай байна. Тэгээд дараа надад өрөө хийдэг. Өнөөдөр энэ дэлхийд бид Бурхны ажлыг хийгээд явж байгаа хинч бидэд хийж өгөх албатай биш үү? Учир бид Бурханд хариалт өгч учраас бидний хаалт Бурханаас ирнэ гэж. Шагналаа амаар би чиний төлөө залбирлахад өгдөг тэрний төлөө залбир, хэдэн минут залбир, хэдэн ишлээс залбир, ингэв тэгв. Иймэрхүү ишлүүдийг фэйсбүүкд би хэдэн кредитийг хичээл цуусан да гэж бодоод их юм бол хэрэг та дотроо ямар нэг авлага бодоод гэх юм бол та газар дээр шагналаа авна. Та цаг үедээ шагналаа авна. Харин та таны гэр бүл өрөөгч болов. Сайдгүй. Гэхдээ 90 жил өдий хүүтэй болно гэдэг үгийг ямар хүмүүс сонсдог. Авраам шал танихгүй бороо гэртээ дайлж оруулчаад сууж ахтаа сонссон байна. Шөнийн нэмэгтэй Израиль тэр Илишатай оруулж ирээд дайлж авах үедээ сонссон байна. Ариусгалыг мөшгөх жил энэ санааг гаргасан Бурхны тасал үнээр таларч байна. Тэгээд энэ сэдвийн дор олон номлуудыг сонссныхаа урд та бүхэн маш их олон хүмүүсийн эдэрсэн одоо хэцүү болсон тэр амьдралуудыг та огтойг тайлж өгөх гэж бодож байна. Ариун хүмүүсийн ялгааг тайлж өгөх. Бид нар зөв буруугийн ялгааг тайлж өгөх. Бид нар сайн зөв одоо хоёрын ялгааг тайлж өгөх. Тэгэхээр өнөөдөр бид нэг буруутай гэдгийг нотлох гэж болох өөрчлөлтөө. Бусдын буруутай нотлож ариуныг нотлох юм биш. Харин Бурхны үг нь ядарсан бэ гэдгийг тодруулж ээж зөв буруу байх. Тэгэхээр өнөөдөр би та бүхнийг ихээр өрөөж та бүхэн үнэхээр тэр шөнийн нэмэгдэж шиг бас өрөөдөр тэгээ та бүхэн илгээцтэй газраа үнэхээр хүчлэг Бурхны хүн байгаараа олон Бурхны хүмүүс дотор та бүхэн чуулганы бодоор Бурхны ариун хүмүүсийн бодоор ариун нэгнийг санагдсныг байгаараа гэж өрөөж байна. Тэгээд та бүхний үйлчлэлийн онцлогыг суралцсан онцлогч үр дүнгүй өмөрөхгүй байгаасай гэж өрөөж бас та бүхний сургалтын төлбөрийг төлдөг, та бүхний ард байдаг, та нарыг хайрладаг, та нарыг төлөө залбирдаг хүмүүсийн хариу үнэхээр талхалтай байх болтугай гэж. Та бүхэн үнэхээр энэ сургалт орцоороо багах өдрүүд ирэх болно гэж. Яг бол төгсөх учраас хийж байгаа шүү. Та бүхэн үнэхээр энэ олон зүйл сурч байгаа. Тэгээд тэр зүйлүүд чинь маш том газар хүндтэйгээр өргөцсөн юм. Эсвэл танаас өөр хинч хийхгүй гэж итгэсэндээ хүмүүс таньд ирсэн. Тэр газар харагдах юм. Авгийн тал дээр эзний юу бодож байгаагаа анхаарай. Тэгээд хамт бүгдээрээ залбирая. Их эзэн таны хайр баярлалаа. Тэгээд өнөөдөр бид хамтдаа хаалт дээр намаас Илишагийн төвшөнд олцлаа. Тэгээд энэ газар эзэн таны ивэлгэрүүл дүүрэн байх болтугай. Энэ сургалтын оюутнуудын дээр хүн төс болсны дээр таны ивэлгэрүүл дүүрэн байх болтугай. Энд байгаа хүмүүс өөрийгөө энд байгаа хүмүүс хин нэгэн өөрийг нь өрөөхийг эсвэл өөртөө тусдыг өөрийг нь дэмжихийг биш. Харин эзэн өөрийнх нь амьдрал хийх гайхамшгуудын донд гэрчлэлүүдийн донд амьдрахад
Хүмүүс эдгээр хүн оюутнуудыг хараад, эдгээр богдыг хүмүүс хараад өдөртөн Бурхан энэ хүнтэй хамт байна гэж тэр үйлчлэлийн талархалтай байна. Тэр орж илүүдийг зөвшөөрж өгөөч гэж хэлж байна. Та төрс хэлээд нэг хичээл зааж байгаа бүхэл багш нарыг тавьж өрөөж өгөөрэй гэж байна. Тэдний хичээл зааж байгаа хоёр бас тэр хичээл зааж байгаа хичээлүүдийн дотроос манай оюутнууд маш олон үгийг аваад, урмыг аваад, хүчийг аваасаа гэж байна. Тэгэхээр энэ өргөө Монгол чуулганы төлөө, монголчуудын төлөө барьж ирсэн баярлалаа. Энэ өргөө байгаад энэ өргөөний төлөө өргөлөөр залбирдаг бүхэл хүмүүсийг өргөж та ивэж өргөж байна. Өнөөдөр бидний шөнийн эмгтэйгийн тэр тосчонтой төрсөлтэй дүүргэж өгч таны сургаалт хэлэхдээ тосчонтой байх. Зарим нэг хүн мэдгүйгээр тэнгэрлэгчийг дочирсан удаа байгаа гэж хэлсэн. Бид ч гэсэн өөрсдийнхөө амьдралд орж гарч байгаа хүмүүс бас үг хаахын талтай эзэнтэй өөрсдийнхөө төрсөлтийг даатгав. Та өөрөөр жижигдсэн. Есүсийн нэрээр залбирлаа.